Тэгэхээр бидний өнөөдөр энэ танхимд цуглаад яг энэ Омаяри эерэг өөрчлөлийн талаар ярьж байгаа гэдэг нь өөрөө түгээн дэлгэрүүлэх гэсэн нэг томоохон оролдлого. Тэр тусмаа үндэсний телевизээр бид энийг ярьж байна. Тэгэхээр энэ бол үндэсний хэмжээнд энэ асуудлыг сонирдуулъя. Тэгээд үндэсний хэмжээндээ энэ асуудлыг ярий, анхааръя, ойлгоё. Тэгээд эерэг үйлдэлийг хийя гэсэн нэг юм оролдлого хандлага юм аа. Толь руу хараад та муухай харуул танд муухай харж байгаа дүрс боо. Таны хувьд. Та инех юм бол таны урдаас инээж байгаа дүрсэл боо. Тэгэхээр энэ өөрөө ерөөсөө эерэг өөрчлөлтийг хэрхэн хийх үү гэдэг хамгийн энгийн жишээ. Та бусдын өмнөөс инех юм бол бусдхан хүмүүс таны эргэн тойронд хүмүүс таныг инээж илгэсэг дотноор хүлээж авч өгдөн. Дөрөв манай их баяр ярьсан замын хөдөлгөөний танд зам тавиад өгөхөд нэг яадаг үлээ улсууд баярлаа дохиод инээгээд гардаг тийм үү. Тэрнээс та яг үндэ бол таашаал авдаг шүү дээ. Хүн өөрөө тийм амт. Тэгэхээр энэ бүх зүйлүүдийг л бид нэг ингэж хийгээ сурчих юм бол баярлаа гэдэг үгийг харамгүйгээр хэлж сурах хэрэгтэй. Бусдаа тэр илгэсэг дотн үгийг харамгүйгээр хэлж сурах хэрэгтэй байна. Энэ бол бас бидний өнөөгийн монголчуудад бас их дутагдж байгаа зүйл. Баярлаа гэхэд тэр хүн таны өдөөс инээхэн зайшгүй. Баярлаа гэж хэлсэн хүний өдөөс муухай хардаг, муу үг хэлдэг. Тийм ёс байхгүй, тийм зүйлч тохиолдохгүй шүү дээ. Тэгэхээр ерөөсөө л яг толинд өөрийгөө харж байгаатай нэгэн адил эерэг өөрчлөлтийг яг өөрөөсөө л эхлэх хэрэгтэй. Тэгээд эерэг өөрчлөлтийг бүтээцгээе гэж залуучуудаа бас энэ дашрамд уриалъя. Хүчрэх. Тэгэхээр Омаяри гэдгийг одоо бид нар нэг тийм гадны соёл гэдэг ч юм уу гадны соёлыг түгээн дэлгэрүүлэх гэдэг утгаар нь ойлгохгүй байгаа. Тэгэхээр би зөвхөн одоо үндэсний өв соёл бусад зүйлүүдийг хэрэгжүүлээс гадна бидний нүүдэл сэтгхүүд дутагдж байгаа энэ шин зүйлүүд бид нар одоо ингээд дотроо нэг хөмөрсөн дагоо шиг бие биендээ сухаас гадна дэлхийн хүн төрөлхтний соёлоос суралцах шаардлагатай. Энийг өөрөмшүүлэх шаардлагатай. Тэгэхээр энэ зорилгоор бид нар бол жишээ Монгол цаашид ч гэсэн Омаяри болон бусад төрлийн сургалтуудыг хийх болно. Мөн одоо бидний хэлдгээр Монголын хөрсөн дээр биднэрт ойр байдлаар яаж сургалтын материал бэлтэх үү? Энийг яаж хэвшүүлэх үү гэдэг тал дээр бас ажиллах болно. Би түрүүн боловсролын байгууллагын одоо сургалтын хөтөлбөрт ч бас энэ үзэл санааг монголчлоод тусгах ийм ажлыг ч одоо манай залуучууд санаачлаад одоо эрх мэдэл бүхий хүмүүст одоо санал болгож болох юм. 10 жилийнхэн ч юм уу цэцэрлэгийн их сургуулийн тийм. Тэгэхээр хүн болж төлөвшнө гэдэг бол боловсролын хамгийн том асуудал байгаа. Тэгэхээр хүүхдүүдийг төлөвшөж байгаа тэр насан дээр нь бие биенээ гэсэн сэтгэлгээтэй болгох, гэр бүлээ гэсэн сэтгэлгээтэй болгох, эх орноо гэсэн сэтгэлгээтэй болгоно гэдэг бол Монгол улсын хөгжлийн, монголчуудын Монголоо гэсэн сэтгэлтэй болгох ийм одоо үндэс юм болоо гэж бодож байна. Тэгэхээр монголчууд бол эртээр үеэсээ бие бинийгээ хүндэтгэх одоо юунд ёс заншлыг бол хадгалж ирсэн гэдгийг бол түрүүн бас ярьлаа. Тэгэхээр энэ ёс заншил маань өнөөдөр бас энэ глобалчлагдж байгаа, даяаршиж байгаа нийгэмд бас тодорхой хэмжээнд авахгүйхээ ухаанаар хандаж үнэхээр одоо энэ хөгжсөн байгаа орнуудын энэ сэтгэлгээний дэвшилтэт энэ талуудыг бол одоо бид бүхэн нутагшуулж хурдан одоо хийснээрээ Монгол улс маань одоо ирээдүйд одоо хүн болгон л ярьж байгаа Монгол улс маань маш их одоо мөнгөтэй болох чинь, байгалийн баялагтай болох чинь. Энийг одоо яаж зарцуулах вэ? Монгол улс маань яаж хурдан хөгжих вэ? Тэгэхээр энэ хөгжилд бол хүмүүсийн маань сэтгэлгээ, мөн харилцааны соёл, бие бинийгээ хүлээн зөвшөөрөх, хүндэтгэх гэдэг энэ зүйл маань одоо маш их одоо түлхэж болох юм аа. Энэ сайхан одоо эерэг зүйлийг монголчуудаа, залуучуудаа ирээдүйн хойч үеийнхэндээ дэлгэрүүлэх нь GCI Монгол байгууллагын томоохон хэрэгжүүлж байгаа ийм үйлс байгаа. Тэгэхээр энд одоо бид бүхэн одоо зүрх сэтгэлээр ингэж ажиллаж байгаа нь үнэхээр одоо GCI залуучуудынхаа хамт олонд бас баяр хүргэмээр байна. Нийтийн эрх ашигт бидний нийтийн эрх ашигт одоо нөлөөлж байгаа нийгмийн асуудлууд руу хүн болгон идэвхтэй хандах нь маш чухал байна.
Өнөөдөр Улаанбаатар хотод утаад дуртагтай байна. Бид бүхний яг хүн болгонд төлөөлж байгаа асуудал. Тэгэхдээ энэний төлөө хүн болгон идэвхтэй санаачлагтай байх юм бол энэ асуудлыг бас шийдэхэд одоо төхөмтэй болно. Тийм болохоор хүн болгон нийгэмдээ идэвхтэй байгаасаа, санаачлагтай байгаасаа, сайн зүйлийг улам их дэлгэрүүлэхэд одоо гар бие хүн болгон оролцож одоо омоёри гэдэг зүйлийг хүн болгон үйлддэг болох нь маш чухал. Өдөр болгоныхоо амьдралд үйлдэж, өдөр болгоныхоо харилцаанд оруулж ирэх нь өөрөө маш чухал. Энэ омоёри гэдэг зүйлийг хөдөлгөөнийг монголчуудад ингэж одоо түгээснээрээ монголчуудын оюун санаанд байдаг зүйлүүдийг сэргээхэд дахин одоо хэрэгжүүлж эхлэхэд тийм ээ маш том одоо түлхэж өгнө бидний энэ зохион байгуулж байгаа үйл ажиллагаа гэж бодож байна. Японоос Монголд ирж за монголчуудын сэтгэхүйг өөрчлөх зөв эерэг тал руу хандуулах энэ сургалтыг хийж байгаад за Монгол хөрсөнд энэ сургалтыг суулгаж байгаад ийм сайхан зүйл хийж байгаад бидний зүгээс одоо баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээд аригато томаригато. Тэгэхээр JCI байгууллага дэлхийн залуучуудын байгууллагууд донд өөрийн гэсэн одоо брэнд болсон сургалтуудаараа алдартай юм байгууллага. За тэр дундаа Омоёри сургалт 2013 оноос JCI байгууллагын албан ёсны сургалт болох одоо бүх бэлтгэл ажлаа хангасан байгаа. Тэр миний сууж юусан JCI сургалт дээр нэг тийм кейс байсан л да. Энэ өөрөө юу байсан гэхээр та хэдий ч нэ олон хүнд захиа явуулна, төдий ч нэ олон хүнээс захиа авна гэж. Тэр бид захиа хүлээгээд байгаа юм шиг. Өөрөөр хэлэх юм бол бид үйлдэл хийхгүйгээр бусдаас үйлдэл эрхийг хүлээгээд байна л. Тэр бусдад хэдий ч нэ инээмсэгэл бэлгэлнэ. Хэдий ч нэ олон хүнд та ач тус хүргэнэ үү? Төдий ч нэ тэр ач тусыг та өөртөө авах нэ. Эерэг өөрчлөлтийг бүтээцгээе гэж залуучуудад бид уриалга гаргаж байна. Залуучууд гэлтгүй төрийн байгууллага, төрийн бус байгууллагуудад бид энэхүү эерэг өөрчлөлтийг бүтээцгээе гэдгийг уриалж байна. Энэнд энэ Омоёригийн үзэл санаа, Омоёри хөдөлгөөн маш их чухал түлхэц өгч байна. Тэгээд Япон улсаас бидний урилгыг хүлээж авч хүрэлцэн ирсэн Оно тэргүүтээ Омоёрийн багийнхаа хамт олонд дахин баярснаа илэрхийлье. Тэгээ эцэст нь бол бид өнөөдөр Япон, Монгол гэж ярьж байгаа боловч энэ даяарч байгаа нийгэмд бид тэр улс, энэ үндэстэн гэдэг яриа бол энэ яриаг халах ёстой юм аа. Бид нэг л дэлхий, нэг л ертөнцид амьдарч байгаа нэг л дэлхийн ертөнцийн бүтээгдэхүүн. Бид бүгдээрээ л нэг зорилготой. Сайхан амьдрий, эх орон, эх дэлхийг хөгжүүлье гэж байгаа. Тэгэхээр даяарч байгаа энэ нийгмийн нэг иргэн гэдгийг өөрөө ухамсарлаад тэгээд дэлхий дахинда инх тайван найрсаг энэ ур амьсгалыг бүтээхийн төлөө залуучууд та бүхнийг энд хүрэлцэн ирсэн залуучууд та бүхнийг телевизээ үзэж байгаа бүх хүмүүсийг эерэг өөрчлөлтийн төлөө хамтдаа ив хамтын хүчээр нэгтгэн хичээцгээе гэж уриалъя. Баярлалаа. Тэгэхээр манай өнөөдрийн нэвтрүүлэгт JCI байгууллагын удирдлагын багийнхан салбаруудын ерөнхийлөгчид оролцлоо. За мөн Японоос Омоёри хорооныхан ирж оролцлоо. Та бүхэнд баярлалаа. Тэгэхээр цэнхэрлэгцээ үзэж байгаа үзэгчдээ залуучуудаа залуу төлбөрөөрөө дараа 7 хоногт эргээд уулзцгаая. Өнөөдөр бидний ярьсан ярианаас боловсролын салбарт бас Омоёри буюу нэгнийг ойлгох, хүндлэх, хүлээн зөвшөөрөх энэ сургалтыг оруулж өгье гэж бас санаа гарлаа. Тэгэхээр цэнгэрлэгцээ үзэж байгаа багш нар байвал бас Омоёри хөдөлгөөнд хамрагдаарай гэж уриалж байна. За ингээд нэвтрүүлгийнхаа өрөө өгээр нэвтрүүлгээ төгсгий. Залуучуудаа бүгдээрээ цаг, мөч, хорон бүхнийг алдалгүй шамдан суралцаж эх орондоо хийж бүтээцгээе. Тэгээд дээр нь нэгнийг ойлгоцгоё, хүндэлцгээе, хүлээн зөвшөөрцгөөе. Ингээд дараагийн дугаар уулзлаа. Түр баяртай үзэгчтэй. Баяртай.